Мэд Кашмир гол экспортлж байгаа зах зээл нь аль орн бэ? Тэгээд ер нь манай давуу тал юу гэдэг юм бэ? Кашмир экспортлоход. Кашмирын хэрэглээ өсөж байгаа гэдэг утгаараа Солонгос улс руу их экспортлж байгаа. Бүгд найрамдах Солонгос улс руу. За тэгээд дараа нь Америкийн нэгдсэн улс байна. Тэгээд Европын холбооны улсууд руу бас төлөвлөгөө экспортлж байгаа. Кашмирын бүтээгдэхүүний хувьд бол угаасаа дэлхийд бол танигдсан Монгол доллар гэдэг зүйл нь үн цэнээр шингээсэн. Хэрэглэж байгаа хүмүүс нь үн цэнийг мэддэг. Тийм болохоор экспортлоход илүү хялбар төхөн байдаг. Доллар бол бас арай нэлээд хөгжсөн салбар тий. Олон компани байна. Тэгээд одоо нэг компани харин гэхдээ бүгдийг өөрсдөө яг хийдэг юм уу? Эсвэл энэ кластерын систем нь сайн хөгжиж байгаа юу? Ер нь одоо энэ экспортынхаа тоог та нар нэмий гэвэл юун дээр анхаарах хэрэгтэй байгаа вэ? Долларын салбарын хувьд бол арай онцлогтой кластерын хэсэг нь бол илүү хөгжөө явж байгаа. Харьцангуй өмнө нь хөгжсөн нэг компани сүлжлэмлэн сайн хийж байгаа, нөгөө компани утсаа сайн хийдэг. Тэндээс утсыг авдаг. Нэг компани хялгасын сайн ялгаж байгаа, нэг компани угаадаг. Ингээд шат дамжлага болгоноор нэгэд өөрөөр компани өөрсдийнхөө юм хийгээ явж байгаа. Яг өнөөгийн нөхцөлд юу үсэж байгаа гэхээр Хятад улс маань өөртөө Монголын талаас илүү, долларын талаас илүү хувийг аваад орж ирээ авчтай. Тэрийг одоо зогсооч бодлохгүй юм. Ингээд бүр Хятадуудад доллар өгөхгүй бид нар аваад бүтээгдэхүүн болгож гаргая гэд. Тэр бодлоор яхаа олон улсын хууль дүрм худалдааны гэрээ концепцийн дагуу бид нар шууд хориг тавьж болохгүй. Малчтаас нь очиж түүх нь долларыг авчиж яах гэсэн үг. Тэгдэг гэсэн үг. Хайр юм аа. Банууч гэсэн өөрсдийн боломж нөхцөл аль болох их доллар авч байгаа. Их бүтээгдэхүүн хийж нэмэн хүртэг шингээж дэлхийн зах зээлд нийлүүлэхийг бүгд хичээж явж байгаа. Хятадууд авлаа гэд яг хамгийн том өрсөлдөгч л болоод байгаа юм л да. Дэлхийн зах зээл дээр гарлаа гэхэд талаас илүүгээр нь бүтээгдэхүүнийг дэлхийд нийлүүлчихээ бид нэр талаас багаар бүтээгдэхүүнийг нийгэд нийлүүлдэг. Тэр их боломжийг биднээс одоо юу гэдэг юм бэ? Булааж ин гэсэн үг юм аа та. Тийм байна. Ариун ингээд түүхийдээ бид нэр өөрсдөө бүгдийг босруулад ингэх юм бол ер нь бол долларын салбар цаашдаа тоо хэмжээгээр ш тэр орж ирж байгаа валютын урсгалаараач тэр илүү их хөгжих боломж маш өндөр байгаа.